Сайн уу? Ано байна. Хулан байна. Тэгэхээр өнөөдрийн видеогоор би та нартай дэлхийн нийт хүн амын талдан шахуу тохиолддог нэг юм талаар ярилцъя гэж үзье. Тэгээд нийт хүн амын талдан тохиолддог юм ярих гэж байгаа юм чи яагаад ганцаар ярина гэж холонгоо ирсэн. Баярлалаа хамт энэ видео хийж байгаа. Ийм юм ярих гэж намайг дуудсан баярлалаа. Окей. Бүх хүн тохиолддог. Бүх эмэгтэйчүүдэд тохиолддог зүйл яагаад ийм нууц эсвэл ийм үнээсээ ичих ёстой юм зүйл байгаад юм тийм. Тийм болохгүй. Тийм одоо ичиж санаа зовх, тиймэрхүү нуух, тэрийг хийхгүй байх ч юм уу те. Өөрийгөө тэр үеэр нэг ингэж эмзэглүүлж одоо ингээд бусдаас тусгаарлах тиймэрхүү юмнууд одоо хүртэл байгаад байгаа болохоор ингэж аахгүй. Тэрнээс биш одоо тэр нэг бүр одоо нүгэл гэж үзэх ч юм уу, бохор, заваан, бузрын гэж үзэх тиймэрхүү юмнуудыг бол бүр тоохгүй байгаа шүү дээ. Тэр одоо өнгөрсөн байх гэж найдаад 2020 онд арайч тийм юм ярьцгаахгүй байх гэж найдацгаагаад тэгэхээр өглөөдөө юунад хоёрох гэж байна вэ гэхээр эрхэж ойлгосон байлгүй дээ. Тийм. Хоёулаа ч өөрсдөө ч би ийж чадахгүй шүү дээ. За энэ бол эмэгтэйчүүд бүгсэн тохиолддог. Бидний хэлсэн заншснаар сарын тэмдэг. Яагаад сарын тэмдэг ирдэг вэ? Бид нөхөн зөвхөн ур чадвартай байгаа учраас ирдэг. За өөрөөр хэлбэл бидний хэлдэг нөгөө сав биш үү? Савны ингээд дотор талын ингээд дотор талд нь юм цусан юм цусрахаг юм бодис гэж наалж өгд юм байна л да. Тэгээд өөрөө нөгөө нэг эмэгтэйчүүдийн одоо өндгөвчнөөс гарсан өндгөн эс гарч яваад хэрвээ тэр өндгөн эсэнд үр тогтоогүй бол өндгөөс өөрөө гадагшлаад дагаад нөгөө нэг үр тогтсон өндгөн эсийг хүлээж авахар бэлтжижсэн тэр цусрахаг тэр нөгөө наалдангач нь хууран ундаг. А яг хууран унжаага тэр явцыг бид нар сарын тэмдэг одоо цус гэж тодорхойлоод байдаг. Зөвж хуулаад дөрөнгөтэй болохоор цус гэдэг бас яг цуснаас айгүй бүтцэн цус айгүй баг байдаг гэсэн. Айгүй жоохон. Илүү нөгөө нэг биеийн нөгөө тунгалаг гэдэг штэ. Илүү тунгалагтай илүү төстэй тийм бүтцтэй. За энэ хэсэгт хэлэх хэрэгтэй. Бит хоёрын аль нь яг эмч биш. Эмэгтэйчүүд эрүүл мэндээр мэрэгшээгөө зүгээр л эмэгтэй хүний үүднээс өөрчлөлт энийг тоосны үүднээс энийг зүгээр тааштай хуваалцж байгаа шүү хэрэг болж магадгүй гэж бодлоо. А мэдээж хэрэг илүү эмэгтэйчүүдээр мэрэгсэн юм шиг байх юм бол бас хэрэг хэрэгтэй гэж үзэж байгаа контент байх юм бол видеоны доор комментээр үлдээгээрэй. Тэрийн шууд pinned comment болгоод дээдлэг үлдээ чинь тийм. Тэгэхээр хамтдаа гоё контент хийшүү бүгдээрээ зүгээр болохоор өөрсдөө дуртай болцож байгаа шүү. Чад хамгийн анх нь штэ. Биний юм чинь яг ирэхэд сарын тэмдэг чинь ирэхэд ямар байсан? Би харин яг тэгээ бодонгууд яг сайн санаж л байна л да. Ягаад гэвэл миний анхны сарын тэмдэг айгу хүлээлтттэйсэн баггүй. Хүлээлт гэдэг нь гоё хүлээлт. Одоо ингээл 12 3-таагаас эхлэх өгтөгч ингээл нэгээрээ сарын тэмдэг нь ирээл ингээл хөхөн жоохон томроод ингээл гоё ялаад эхэлдэг штэ тий. Тэгсэн миний тэхгүйсэн баггүй юу? Манай найз охтуудын хөх томроод ингээл хатуураад тэгэл нэгээрээ жиг сарын тэмдэг ингээл тэгэнгүүт надад байхгүй. Тэгээд би миний хизээ ирэх юм болоо гэж айгүйх бодож байсан санд. Тэгээд нэг өдөр ирсэн баггүй юу? Нэг өдөр ирч алга болцсон. Тэгэхээр би тэгтгэл юм бах гэж бодоод нэг өдөр ирч маргааш нь байхгүй болчих юм уу? Ээж угаасаа ирсэн өдрөө шууд ээжэд хэлж байгаа юм чинь. Миний сарын тэмдэг ирсэн гэсэн чинь баяр хүрээ юм явах ингээл эмэгтэй хүн болжээ. Гэсэн чинь дахиад байхгүй. Тэгээ бараг жилийн дараа ирсэн. Тэр айгу зөв яг айгу тийм өрөө тохиолддог явдал юм байлаа. Ямар ч байсан. Би энэ видеог ингээд бичигээ чамаа ингээд дуудчихад гэж яхаа өмнө бас баахан юм өнцгүй YouTube-ээр нэг бас яг энэ тухай ярилцсан видеонууд байгаад байдаг. Тэгэхээр охтууд айгуух тийм ирчид алга болсон тохиолддог юм. Надад бас миний хосны тийгүүдэд ирсэн. Гэтэ жилээр биш нэг 9 сар маар алга болж байсан. Anyway, тэгэхээр ирээд алга болох бол энэ тийм гинтийн шокинг асуудал бас биш. Тэгээ дээрэс нь сарын тэмдэг ирэх хугацаа ч гэсэндээ янз бүр байгаад байдаг. Зарим нь 1-2 хоног ирээд алга болчтой. Зарим нь 7 хоног ирээд байна. Тэгээд чинийх ямар байсан? Хамгийн анх уу? Хамгийн хэдэн настай байсан? Жохон аймар. Яг өсөр би насаа санахгүй зэ. Ямар ч өсөр болсон. Тэгэл тийм 13 14 хавцаа бас тэгэл яг тийм үед чиг ээж амир хэрэг болд юм байна шүү. Бид нар юусэн ингээд яг энэ хүн эмэгтэйчүүдийн юмыг дунд нь ингээд одоо шинэ эрүүл мэндийн хичээл дээр ордоггүй ч юм уу тийм нэгдсэн боловсрол энэ талаар мэдлэг олдоггүй болохоор ч дандаа ингээд ээжээс охинд ингээд цаашгаа ингээд улбалаад ингээд биедээ зааж өгөө сураа явцсан юм дэр ингээд ээжээ гэж бүүж байгаа юм чинь. Тэгээд яг тэр миний яг юм ирдэг өдөр ээж томилдоорч явсан байхгүйсэн байхгүй юу. Тэгээд нөгөөх нь яах вэ? Эмээ байсан нь нэг юм. Тэгээд эмээгээрээ анх залгсан байдгийг. Жохон барцтай гэхдээ
сая нөгөөний хэдэн хоног ирдэг вэ гэдэг дээр нэмээд би бас нэг зарим мэдэхгүй байж магадгүй сарын тэмдгийн мөчлөг гэж үг гэдэг штеп period. За яг мөчлөг гэдэг яг ямар хугацаа хэлдэг вэ гэхээр биений эмчин ирсэн эхний өдрөөс тоолж ирэхлээр дараагийн эмчин ирэх эхний өдрийг өмнөх өдрийг бүртгэх юм уу да. Тэр хугацааг хэлээд байгаа. Тэгээд тэр нь болохоор янз бүр бас байд юм байлээ. 25-аас 35 хоног хүмүүс хүртэл байд юм байна. Тэгэхээр тэр чинь сар болгон биш одоо сар гарan болгоно. Тэгээд чи шууд юу хэрэглэж эхэлсэн? Хамгийн ихнийхээс одоо шууд юм ирээл тэгээд одоо ингээд янз бүрийн хэрэглэх юм байгаа шүү дээ. Тэгээд одоо пад, тампон, аяг, диск юу яа? Диск бас байд юм байна. За we'll talk about. Тэгээд нөгөө нэг абсорб хийж шингээж авдаг дотор хувцас. Миний мэдгээр бол ингээд 5 юм байна. Тэгээд диск чи ороод 5. Тэгээд минийх чсэн миний мэдж байгаа. Тийм одоо тийм өөрч 5 юм да. Тэгээд хүн болголыг адилхан хэлдэг байх л та. Тэгэхээр нөгөө пад буюу ариун цэврийн одоо бидний хамгийн түгээмэл мэддэг далавчтай нисэн далавчтай хэрэгслүүд байдаг шүү дээ. Тэднээр хэлж ийсэн. Тэгээд яг явандаа ингээд цаашаага тампон руу ороод тэгэхээр гэхдээ пад бол хамгийн анхыг хэрэглэж үзэхэд бол хамгийн тохиомжтой шүү дээ. Ингээд ямар ч биендээ ямар хөндлөнгийн юм нэг юм хийхгүйгээр ашиглаж үзэхэд хамгийн ихний шат ч юм бол пад байх нэг үзүүгээр. Тэгээ угаасаа 12 3-тад дөнгөж сарын тэмдэг ирж байгаа. Бид нэг өөрийнхөө биеийг ойлгож сонсож мэдэрч сураагүй байгаа үедээ ингээд шууд тампон ч юм уу аягхан ч юм уу хэрэглэх юм бол өөрсдөө зурж эвгүй байж магадгүй л гэж бодож байна. Угаасаа би бол өөрийнхөө биений учрыг олох гэж бараг л 20 гарсан шүү дээ. Янз бүрийн ийм сонголтууд бол байгаад байгаа юм. Бид нар чиний бас байр сууриас адилхан байх гэж бодож байна. Заавал энэ нь хэрэглэл хамгийн зөв шүү. Энийг л хэрэгэл зөвхөн тампон өргөө зөвхөн аяг хэрэглэл зөвхөн пад хэрэглэл гэсэн мессежийг болоод би бол өгмөөргүй байна. Яг та нарт өөрсчин зохимжтой хамгийн эвтэйхэн яг тэгээ хамгийн тухтай байгаа хөлбөрийг ашиглах нь хамгийн зөв шүү. Тэр зүгээр ямар тач 3 янзын юм бол хэрэглэж үзсэн. Тэрийг оноод энэ хүү видеогоор та нартай хуваалцаж байгаа шүү. Падаас тампон руу шилжих ямар байсан? Оо, өстой гоё. Эмэгтэйчүүд ариун цэврийг хэрэглэлийг тухай одоо мэдээлэл түгээж исэн нэг өөр бас компанийн хамаа сургууль дээр ирж зүгээр ингээд тампон танилцуулж ирсэн байна. Нэрээ тэгчихсэн бас болдроос тэгчихсэн. Бас яг тэгж ирэхэд ирээл нэг хамгийн ихний миний нэг өсвөр насны охид зориулсан мориулсан гэсэн юм хувилбарууд гарч ирээд тэгэхээр оо ийм юм байд юм биш үү гэж үзээ. Тэгэл үнгөөс нэг хоёр хэдийг өгцөн. Тэгээд нөгөөдгөнд орч үздэг байхгүй жижигхэн. Тэгэл таалагдаад тэгэл дараагийн мөчлгөөс нь эхлээл тэгэл шууд тампон руу орсон. Яг ингээд нөө өөрийгөө хан болсон гэж бодсныхаа дараа яагаад гэвэл тэр үед чинь одоо ч ер нь байгаа л ах л та. Нөө нэг секси харилцаанд орж үзсний дараа тампоныг хэрэглэх хэрэгтэй гэдэг ойлголт байгаа гэдэг шүү дээ. Ер нь бол утгагүй л дээ. Гэтэ би ч гэсэн тэгж боддог байсан. Тэгээд тампон хэрэглэж чаддгүй ч гэсэн байж магадгүй. Тэгээ яг боломжтой гаргангууд тампон хэрэглэж үзсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь ихэндээ ингээд аюу айтаахан гоё хамаг л гоё юмнууд байсан. Тэгээд нэг зэвсэг хугацаанд хэрэглээд явж ирсний дараа би нөгөө нэг одоо organic, zero waste, minimalism гэсэн тиймэрхүү амьдралын хэмнэлийг аягүй сонирхож эхэлсэн байхгүй. Би яг одоо ч гэсэн тийшээ 100% орж чадаагүй л байгаа л да. Гэхдээ яг тиймэрхүү юмыг сонирхоод уншаад ингээд яад юм бэ, гэд юм бэ гэж сонирхоод судлаад үзсэн байхгүй. Тэгэж явж хагаад яг нөгөө нэг toxic shock syndrome-ийн тухай ойлгож сонссон байхгүй юу? Тэгээд ингээд би яаж яхад тийм амар параноя амар аимхай тиймэрхүү юм дээр угаасаа амар эмзэг одоо тийм нэг харшилтай биетэй учраас аюултай байж болох юм байна. Би хөлөөж тайруулж болох юм байна. Ингээд тий синдром шоконд орж болох юм байна гэдгийг ойлгоод өөрөө за тэгвэл тампон хэрэглэж болохгүй мэн гэж бодсон байхгүй юу? Тэгвэл хэрвээ тэр одоо organic solution тэр үед байдгийг мэдсэн бол илүү амарлаа гэсэн. За toxic shock syndrome-ийн тухай мэдэх юм бол доор видеонд би холбоосоор холбож өгсөн байх болно. Ерөнхийдөө үндсэндээ юу гэдэг вэ гэхээр бид нөгөө биендээ ингээд хийцэн байгаа зарим ялангуяа тампонууд дээр бол яригдаад байдаг. Тэр нөгөө цав цаг өнгөтэй болох гээд химийн бүтээгдэхүүнээр одоо ингээд цайруулсан ч гэдэм хөвчлэн нөгөө цайруулах үйлчлэгийн бүтээгдэхүүнүүд юм биш юм. Тэгээ биенд чинь орцсон байгаа учраас бие чинь өөрөө бас юм органик бодис учраас буцаага нөгөө тампоноос ч юм ингээд сорч идэг. Тэнгүүт тампон шиг байгаа тэр юм бодисыг бие чинь сороод toxic shock syndrome гинтийн шок өгдөг тийм тохиол байд юм байна л да. Тэгээ шууд мэдээ алддаг. Ерөөдөө paralyzed буюу тийм мэдээ алддаг. Тэгээд хөлөөд хариулсан тохиолдол хүртэл байдаг юм билээ. Сансныг бодоход бас нэг тийм олон биш бол биш. Гэхдээ
Гэтэ чамлахаар цөөхөн бас биш. Нийлээд өндөр хувьтай юм байлээ. Харин тэгтээ ингээ энэ тухайгаа судлаад мэдээд миний бие юу болж юм те яаж ийж юм миний сарын тэмдгийн флоу одоо нэг юу хэмжээ одоо их ирж гин үү бага ирж гин үү яаж ирж гин би одоо нэг нуруу жилээд хэцүү байгаад байдаг шүү дээ. Тэр маань яаж ийж ийн гэж сонирхоод судлаад энийг хэрэглэх нь зөв үү үгүй юу гэд сонирхож өөрийгөө сонирхоорой судлаарай. Тэгжиж бид нар илүү өөртөө хэрэгцээтэй илүү амьдралыг тэр одоо 7 хоног болгоны сар болгоны тэр аяллыг илүү одоо тухтай баг барцтай тийм байлгахад туслах боломжтой тийм байлгаж болно. Аяг хэрэглэж яхад шүү дээ. Надад хамгийн сонирхолтой санагдсан юм. Яг хэдий хэмжээний шингэн надаас гардах юм бэ гэдгийг би айгүй сайн мэдэж авч болж байгаа байхгүй юу? Ер нь бол ерөнхийдөө 3 балга орчмол байд юм билээ шүү. Жоо шүү дээ тийм балгаар хэмжиж. Гэхдээ яг ингээд анх аягхны тухай би 1-2 жилийн өмнө нөгөө медиум дээр юу блог пост оруулсан байхгүй юу? Доор холбож өгсөн байгаа шүү. Тэгсэн тэрийг хийсний дараа би хүмүүс энэ тухайн нэрийг яагаад ярьдгүй юм бэ гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээрээс ингээд харж ирж байгаа фидбэкүүд нь ямар сонирхолтой айгүйх шеэртэй айгүйх комменттэй би бинийгаа меншнтсэн комменттэй тэгснэ 1-2 хүн зүгээр уулзж ирсэн. Хөөе би тэр юг чинь блогийг чи үзсэн уншсан ямар сонирхолтой юм бэ. Тэгээ одоо хаагаараа шейлх гэж. Би юу яриад байгаа юм бэ гэж бодоод тэгээ бас нэг хүн болохоор тэгээ чи тэр блогныхоо cover зурган дээр ингээ аягнаа ингээ нүрийн хажууд ингээ барьсан зурагтай байж исэн штэ гэж би одоо тэрийг бүслэгнээс дээшлүүлж болохгүй юу хайш. Тэгээ нүрэн дээр байж лэнэс яа тийм чи миний юм. Тэгэхээр аягны тухай бас та нар судалж сонирхож өөрсдөө үзээрэй. Тэгээ ийм сэдвээр ярихаар чинь цаашаа ингээ айгүйх задрах гад ингээ чигээр ингээ ийшээ тийш өсчих гээд байгаа байхгүй. Одоо ярмаар бол дотор хурцны сонголтын тухай ярмаар байна. Цэвэрлэгээний тухай ярмаар байна. Ариун цэврийн хэрэглэлүүдийн төрлүүдийг хизээ юуг нь хэрэглэх тухай ярмаар байна. Тэ. At least хоёул амрал дээр чи ариун цэврийн ямар хэрэглэлүүд байна вэ гэд 3 дахьыг нь ярьчлаа. За 2 дахь руу нөрөө. Цэвэрлэгээний. Тийм. Цэвэрлэгээ ер нь жоохон өсөж чи заяа. Цэвэрлэгээ ер нь яаж хийж ийнэ? Хувийн хэрэглээний саван хэрэглэх нь буруу, аюултай гэж ойлгож ер нь тэгж бодож ирсэн байхгүй юу? Яагаад гэх юм бол одоо эн чинь ингээд эмэгтэй хүний тэр ёоны гэж байгаа шүү дээ. Тэр хэсэг болохоор өөрийгөө арилгадаг, цэвэрлэдэг, бүр ингээ өөрийн гэсэн амьдралтай, өөрийн гэсэн энергитэй бохроо ингэж өөрөө гаргашлуулдаг. Ерөөсөө ямар ч гадны ямар ч юм хэрэггүй зүгээр байж хахад болдог тийм бүтцтэй эргэтэн систем байгаа байхгүй юу? Тэнгүүд тэрэн дээр ингээ гадна талаас нь химийн орц найрлагатай, үнэр орлуулагчтай өнгөтэй олон ямар угаагаад ингээд эхлэхээр баланс нь алдагдаад. Баланс алдагдаад өөрийнхөө тэр амьд нүунийг бактери гэж нэрлэдэг байгаа. Бактери гэдэг чинь бүх бактери муухай юм шүү дээ. Ер нь ангин бактери ч юм хэрэгцээ тийм байгаа гэдэг. Хүнсний бактери үндэ за тэр тэр тусдаа өрсөлдөв. Одоо яг нүунийг бидний дотор байгаа эрүүл бактери устгагдаад тэрнээс үүдээд тэр эрүүл бактериа буцааж гаргахын тулд хүний бие өөрөө дахиж ихээр нь үйлдвэрлээд тэр нь одоо нүунийг доошоогоо өөр өнгийн юм гарах, үнэртэй болгох яадаг чинь те жоохон өвдөлттэй хорсох морсох ч юм уу тиймэрхүү мэдрэмжүүд орж ирээд тийм ерөөхдөө бол тийм. Энэ нөгөө баланс гэдэг дээр ярихад нөгөө нэг бид нар нөгөө арсны дээр би өмнө бас арсны видеон дээр хүртэл хэлжсэн дөө. Нөгөө бидний арсны баланс гэдэг нь pH-ийн төвшин гэж нөгөө pH, pOH шүлтлэгөө нөгөө алкалино юу хүчлэлгүй гэдэг. Тэрэн дээр нэг ойролцоогоор 5-аас 5.5 байд юм байна л pH-ийн төвшин 5-аас 5. Тэрэндээ байгаа тохиолдолд яг чинь яг арс болон бие махбодч аягүй тийм оптимал буюу хамгийн тохиромжтой төслөөр байдаг. Тэгэхээр ямар нэгэн угаагч шингэн хэрэглэх гэж байгаа бол тэрний шүлтлэг, хүлчилэг чанар ч гэсэн тэрэндээ чинь зохицох ёстой. Хүний яг юм юутай. Тэгэхээр pH 5-аас 5.5 гэдэг тоог зүгээр цэврээр авчихгүй тий. Тэгээд дээрэс нь ялангуяа тэр бүтээгдэхүүн чинь гадна тал дээр яг үнэхээр pH-ийн төвшин хэд вэ гэдгийг илэрхийлж тавьсан байх хэрэгтэй. Хэрвээ тэрийг бичээгүй бол яг үндэ чиний тэр тэнцвэртэй байдал тэр брэндэд хамаагүй юм байна гэж ойлгох гэдэг байгаа байхгүй. Тэр яг энийг мэддэг яг нөгөө судалгаа шинжилгээтэй хийж байгаа брэндүүд болохоор яг тийм юм тавьсан байт юм билээ. Тэгэхээр дахиад сануулж бид хоёр доторх хэсгийг бол бие махбод чинь өөрөө цэвэрлэж чинь гадна талаа. Тийм учраас зөвхөн гадна хэсгийн цэвэрлэгээнүүд дээр илүү анхаарах хэрэгтэй шүү хүмүүсэд дотгошоогоо орж болохгүй.
За тэгээ цэвэрлэгийн одоо чинь савн ярьж байгаа шүү дээ. Савн байна. Гэтэ бас өдрийн дундуур хэрэглэх бас нойтон салфеткуудыг бүртлээ. Хэрэгтэй гоё лээ. Айгуу гоё яваад. Одоо чинь тэгээд цэвэрхэн байх гэдэг ингээд хүсээд байдаг хүмүүсийн хувьд болохоор заавал өдөр болгон угаахаар биш яг өдрийн дундуурс хэрэглүүлээд байдаг байхгүй. Тэгж байгаа тохиолдолд бас яг адилхан бид нар гараа арчдаг, нүрээ арчих зорилготой нойтон салфеткууд байдаг шиг бас яг юм эмэгтэйчүүдийн юм ариун цэвэрч зориулсан салфетик нууц гэсэн бас байдаг. Тэгээ энэ салфетик нууд дээр тавьдаг та нарын шаардлага чинь гэсэн дээр савн дээр тавьдаг шиг pH-ийн түвшин тэнцвэртэй, тийм доктортой органик бодиснуудыг агуулсан. Тэгээ яг бид чинь одоо ямар нэгэн одоо хүндлэнгийн тийм нөлөө үзүүлэхгүй агуулгатай тийм салфетикуудыг бас сонгох хэрэгтэй. Тэгээ хүмүүсийг битгий awkward байгаарай гэж уриалж байгаа бол өөрөөсөө ч юм awkward болоод хүн шүү хүн ойлгоорой. Гэхдээ ингээд видео хийгээд яриад сууж байгаа манаас хангалттай awkward-насаа гарах гэж оролдож байгаа орлогуудын нэг шимж тэмдэг. Жохон феминист байрсаар одоо юм үйлдэл байх. Энэ юу вэ? Өөрөөлөх та. Чи нөгөө юуны ариун цэврийн хэрэглэлүүдийн одоо юм хэрэглүүдээс гардаг хаягдал байна шүү дээ. Тэдний юу гэж бодож байна? Энийг ингээд нүдний хажууд ингээд зураг авахулчвал бас хүмүүс загнах байх та. Нагаад гаягаад нүдний хажууд тавиад байгаа. Тэгээд би харин нэг видео үзсэн байхгүй юу? Зураг харсан байхгүй юу? Ингээд юу яатсан? Хэрэгэлсэн паднуудын овоо байгаа байхгүй юу? Махар том. Тэгэнгүүтээ энэ шаардлагатай гэж юу? Гэж бичсэн доор нь. Энийг бишгэлтэй ер нь бол бусад тампоныг бас ямар материалаар хийдгийг судалж үзсэн үү? Би үзээгүй, чи үзсэн үү? Аппликатортай буюу одоо юм суйрлуулагчтай ийм тампонууд болохоор ихэнх нь нөгөө нэг пластик байдаг. Пластик тэгээ бүр ингээд сайхан дараа нь өөр юмд ашиглачмаар тийм гоё материалтай. Тээгүү сайн пластик байгаарай. Пластик тэр надад нэг удаагийн хэрэглэнэ. Тиймүүд тэр чинь нэг л хуванцар юм чинь тэр чинь байгаль задрах гэж удаа штэ. 100 жил байна. Тэгэхээр одоо жишээ магадгүй тампон нэг удаагийн хэрэглээний ийм бүтээгдэхүүнийг сонгож байгаа бол бас буцаагаад нөгөө байгаль задрах боломжтой бүтээгдэхүүнүүд байвал зүгээр. Одоо жишээ нь энэ цаас байна тийм. Зүгээр цаас аппликатортай. Хөөе гэхдээ ийм аппликатортай ийм тампон нэг чи анхнаасаа шууд хэрэглэсэн үү? Би л анхнаасаа болохоор энэ жижигхэн зүгээр ингээ уутан дотор байдаг. Гэлгар ууттай шүү дээ ярьж яаж хадаас. Гэлгаруудыг авч байгаа ингээ хийдэг жижигхэн ийм тампоноос эхэлсэн. Тийм бас. Тэгээд нөгөө яг Холливуудын кинонууд үзэж хахад ийм тампоноор ингээ телевизэд хэлсэн. Юу? Хөөе ямар том нэг яаж юу юм бэ? Ийм том юм яах гэж байгаа гэж боддог байсан аахгүй. Тэгсэн чинь энэ чи айгу амархан ингээ нүг ингээд яг нөгөө ямар ч хурууны оролцоо байхгүй илүү цэвэрхэн л божолж байгаа байлээ. Тухайн бүтээгдэхүүний сав баглаа бодлсон ч байхгүй. Одоо шинэ ингээд цаасан ер нь цаасан натурал органик бүтээгдэхүүн органик сав баглаа бодлолтой байвал ядаж байгаль төвчүүлж хор хөнөөлч нь бол баг. Хор хөнөөлгүй байна гэж бол байхгүй шүү дээ. Ядаж тэрийг багасгаж байгаа. Ямар ч органик бүтээгдэхүүнийг удааж болохгүй. Бид чинь яаж тохирч байгаа. Тийм тэр чинь одоо хэдэн цаг болоо солиороо цаг гарснаа заа солих цаг боллоо өөрөө мэдэрч байгаа л солио шүү дээ. За ану байла. Улам байла. Хэрэнхүү видеог хийгээд хамтран ажилласан органик брендийнхэнд баярлалаа. Тэгээд хулан хэрвээ subscribe хийгээгүй бол хулангийн channel руу орж subscribe хийгээрэй. Бас миний сувг subscribe хийгээгүй хамгийн анх удаа энэ видеог үзэж байгаа бол энэ доор subscribe гэсэн товч байгаа. Тэрийг дараад хажуугийнх нь хонхыг дарчих. Тэгсэн тохиолдолд намайг шинээр видео оруулах болгонд та нарт notification очих болно. Тэгэхээр видео таалагдсан бол лайк дараарай. Коммент бичээрэй. Өөрсдийнхөө туршлагын тухай бас бичээрэй. Анхных чи ямар байсан, одоо юу хэрэглэдэг тухайгаа ч гэсэн бас бичээрэй. Сар алганыхоо гормонал аяллыг илүү гоё хийгээрэй. Илүү байгальтай ээлтэй хийгээрэй гэж үсгээр байна. Тэгэхээр органик илүү биедээ хоргүй, халгүй тийм бүтээгдэхүүнүүдийг бас сар болгон сонгож ашигладаг та нарт зөвлөж байна. Видео таахантайсан баярлалаа. Баярлалаа. Их техник график болж байна. Рудер график.